Өнөөдрийн илгэний DJ та бүхэндээ өнөөдрийнхөө дугаарыг танилцуулж байна. Нэгэн бүсгүй аяллаар галт тэргийн цугаа явж байна. Тэгэд купендэ байжсэн чинь нэг залуу богч ажиллаад орж ирж байгаа шүү. Нөгөө эмэгтэй нөгөө залуу хандаж хэлж ихт. Юу би дүл юм аа. Юу таны над ярьж байгаа бүх зүйлтэй чинь би санал нэг байна шүү. Йоо, манай бамбар миний би хамгийн анхныхаа өнөөгөө танилцуулъя. 25 жил уулзаагүй андууд уулз шиг л дээ. Тэгсэн амьдралаа яриад сууж л. Би 5 хүүхэдтэй болсон. Яг л саксны багалт гэсэн үг гэлтэй чинь. Тэгсэн нэг залуу ярьжлдаг юм л дээ. Би 11 хүүхэдтэй болсон. Яг л хөл бөмбөгийн баг гэсэн үг гэлтэл ярьжлдаг гэсэн чинь нэг залуу би 17 эхнэртэй болсон. Нэг ихнэр нэмчих юм бол яг л гольфийн талбай гэсэн үг шүү дээ. За ингээд ихнийхээ нөгөө гэрээ. Нэгэн согтуур гэртээ орох гол хаалгаа онгойлгож чаддаг нэлээ удаан уцалдав. Тэгсэн чинь нэг хүүхд ирэл аха би тань туслах уу гэсэн нөгөө согтуу. Миний дөө энэ байшин хөдлөхгүй барай байж та гэж. Илгэний DJ дараагийн өнөөгөө 2 дахь өнөөгөө танилцуулъя. Хоёр дотор байрны 2 оюутан байж байгаа юм л дээ. Тэгэл нэг оюутанд хөдөөнөөс бөөн боорц гэрсэж байна. Тэгэл нөгөө нэг оюутанд гаднаас хоох чам боорц гэрсэн юм уу гэсэн чинь. Үгүй чи цааш зээл. Үгүй чи яас муухан чи надад л на боорц гэнэс. Үгүй. Чи яас муухан би чамд хөдөөс аавч махцах ирэнгүү би чамд өгдөг ус. Үгүй би чам алж шүү гэж. Бол чи алахгүй чи над боорцгоор намайг чихээд алчих чи. За нэг ийм үйл явдал болсон юм аа. Саша чи наадахныхаа хүрмээг аав гэсэн чи. Дээрэмдүүлэх чинь. Доторгүй штэ гэлдэгсэн. Саша тэгвэл наадахныхаа гутлыг аав гэлдэгсэн чи. Дээрэмдүүлэх чинь. Уулгүй штэ гэлдэгж гэсэн чи. Чи тэгээ яг хийм бэ гэлдэгсэн чи нөгөө нэг дээрэмдүүлж байгаа залуу чи. Оюутан гэсэн чи. Саша наадахында $100 өгөө явуул. За дараач юм гоо. Нэгэн шүдний эмч нэг залуу. За таны шүд чинь нэг жоохон зорчсон байна. Нэг жижигхэн бөглөө хийгээл болно доо. Өрөвнийхөө машиныг аваад амын ангаалгаж байсан чил залуу гинт төмсгнөөс нь бацаад авлаа гэж. Гэсэн чи эмч. Та чи яаж ийна? Чи өвтгөл би ч гэсэн өвтгөн шүү гэж. Дараагийн өнөөгөө Вовка хичээл дээр очсон чинь хамгийн гэрэлтдэг зүйл юу вэ гэлдэг асууж байна. Тэгсэн чинь нэг сурагч нь багшаа би гэл. Хөө за юу юм гэсэн шил гэл. Хөө яаж байгаа юм гэл. Нар ингээ шууд тусангуйч шилний цаан тусдаг. Үнхээр сайн минь сайн анц миний шав гэл. Хөө дараагийн нэг сурагч нь багшаа би гэл. Юу юм гэсэн. Ус хөө яаж байгаа. Аягандаа өнгөд нарны гэрэл ингээд ойдог. Үнхээр сайн байна. Тэгсэн чинь Вовка цаас багшаа би хөө яас юу хамгийн амар гэрэлтэг зүйл манай эмээ ээж хөө яаж байгаа юм гэж ааваараа согтоо орж ирэхээр 2 амьсган бит хоёрыг нэвт харж шүү гэдэг. Йоо дараач өнгө.
ярьж л дээ нэг хүүхэн. Чи надтай дүнгийн танилцчаад байж чи миний зүрх рүү онлаад байна уу? Үгүй юу гээл тэгж нөгөө залуус асууж л гэнэ тэгс. Үгүй дээ, үгүй юу гэж тийм болох вэ? Юу гэж дээгүүр онлох вэ? Юу. За ингээ дараач байна. Нэг хоёр эмэгтэй нэ зарж ийн гэнэ л тэ. Тэгсэн. Нэг нь биш баларсан юм болсон. Саяхан манай охин одоо автобусын дотор олон хүнтэй чигтэлтэж авч хаад хүүхдэн залавчиж гэсэн. Нөгөөх нь хүш наад ч гайгүй. Манай охин автобусанд хүмүүстэй чигтэлтэж байгаа жирэмсэн болчих. Элэгний DJ та бүхэндээ дөрөвдөх нэгоо танилцуулъя. Та ямар хүүхнүүд үнэн ч гэдэг мэдгүй. Харуу өстэй юу, шаргал өстэй юу? Үгүй, буурал өстэй эмэгтэйчүүд хамгийн үнэн ч гэдэг. Дараач байна. Ээж хоёр амтны үрэлэнгээр зугаалал явуулчихлаа л гэлтэй. Тэгсэн хүү ээж тэр ямар хэвдэн бэ тэр шилний цаанаа гэсэн чи миний хүү яагаад тэнэгтэй хүү андуурдаг наа чи нөгөө нэг тасалбар түгээдэг хүүхдээ шин. За дараач байна. Нэгэн уран зургийн галерейд нэг залуу орж ирэл явчихсан ч л. Нэг хүн хов хоосон цаасны ордолд өстой сайхан зураг гэж зогсож байна. Та энэ зургуудаа юуг нь ойлгоод үзээд байна гэсэн. Энэ зургийг бэлчиж би өхөр гэдэг юм гэсэн. Гүнчтэй тэгээд өвс мөвс нь хаана байгаа юм гэсэн. Өхрүүд нийтчихгүй юу? Тэгээ өхөр наана гэсэн. Өвс байдгүй газар өхөр тогтдоггүй шүү дээ. За өнөөдрийнхөө сүүлийн онгойг танилцуулъя. Нэг залуу нэг эмэгтэй төр гүйж утсан аа. Хоёулаа танилцъя гэсэн чинь. Үгээгүй би найз залуутай. Би тэгвэл байртай, машинтай, мөнгөтэй гэл үүлээд эхэлчихэв. Хөө чи яагаад үүлээд байгаа вэ? Би найз залуугаас салчихлаа. За сүүлийн онгой. Ганди сайттай нэг дээрэмчд таарч л гэн л дээ. Тэсэн чи. Төрөвчтэй мөнгө өг. Өгөхгүй бол усан буугаар хамаг будгийг чи шүршээ айч шүү. За ингээд өнөөдөр манай хамгийн сүүлч байна. Нэгэн кондуктор автобусны буудлын дээр офицер 500-аар явлаа, офицер 500-аар явлаа гэж урилжсэн чинь нэг цэрэг гүйж ирсэн. Ихчээ цэрэг хідээр явах уу? За ингээд манай өнөөдрийн элэгний DJ нэвтрүүлэг маань өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.